Bloomberg Enterprise буюу өсөлтийн замд зуурал. Суур нэвтрүүлгийг танд Bank of America Merrill Lynch хүргэж байна. Ярилцлага гэж байна. Тэгэхээр Монгол улсад эдийн засгийн өсөлтийн талаар хангалттай ярьж байна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг тогтвортой өсгөх хамгийн гол хүчин зүйл болох эрчим хүчний талаар яриа хангалттай байна уу? Тэр дотор хамгийн маргаантай байдаг цөмийн энергийг ашиглах талаар ямар бодлого хэрэгжиж байна? Энэ асуултын хариуг авахар бид цөмийн энергийн газрын дарга Тэгш баярыг урьж ирүүлээд байна. Та студид тавтан баярлалаа. За баярлалаа. Энэ төрөмийн төрөө. Та бүхэн ярилцлагууд мэдээж маш их одоо ярихтай сэдвийг юм уу хөндөж ярилцах болно. Бас тэр чигээрээ маргаантайч байж болох юм. Зүгээр би энгийн нэг асуултаас эхлэе гэж бодлоо. Цөмийн энергийн газар гэдэг энерги гэдэг нь би эрчим хүч гэж монголоор ойлгоод байдаг. Ягаад цөмийн эрчим хүчний газар гэж нэрлэв юм болоо? Ер нь бол цацрын идэвхтэй бодис уран тогтворын бүлгийн элементүүд ийм бүхнийг бол бүх салбарт бол хэрэгжилж цөмийн технологиг те эцэстээ ингээд дэлхийд хэрчигтэй эрчим хүчээс хараат болсон ийм үед ерөөсөө энэ эрчим хүчийг гаргаж авах те цөмийн эрчим хүчийг гаргаж авах нь бол гаргаж байгаа технологи бол өөрөө хамгийн сүүлийн технологи байгаа. Тэгэхээр эрчим хүч гаргахтай холбоотой энэ асуудал манайтай зайлшгүй холбоотой. Эцэстээ энэ бол эрчим хүчийг л гаргаж авахын төлөө дэлхийд альва өрсөлдөөн стратегийн өрсөлдөөнд бүгд эрчим хүчнээс хамааралтай болчихдог. Тэгэхээр цөмийн энергийн газар, цөмийн эрчим хүчний газар гэж нэрлэгдэж болох байсан юм биш. Би зүгээр нэрний талаар л асууж байсан юм байна. Нэрнээс илүү мөн чанар чухал. Гэхдээ нэр бол бас чухал да. Цөмийн энергийн талаар Монгол улсын засгийн газар яг ямар бодлого баримталж байна? Яг тэгэхээр маш их маргаантай байдаг учраас хүмүүсийн одоо ойлголт тэр үр зөрүүтэй байдаг гэж би бодлоо. За Монгол улс хуультай энэ чиглэлээ цөмийн энергийн тухай хууль байна. Хуулийг баримталж ажиллах ёстой. Төрөөс баримтлах, засвар идэвхтэй утсын талаар төрөөс баримтлах бодлого байна. Энэ батлагдсан их хурлаар энийг бол одоо манай хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газрын мөрөн хөтөлбөрт бол шар нунд хүртэл бид боловсруулж гаргана гэсэн тийм одоо мөрөн хөтөлбөрт байгаа. Шар нунд гэдэг маань яг юу? Шар нунд гэдэг бол одоо эрчим хүчний одоо ураны тэгээ эрчим хүчний одоо төвхөйтэйг л хэлж байна. Аюултай гэсэн үг. Аюултай гэж хүмүүс яриад байгаа нь өндөө бол шар нундаг ийм хоёр адилхан шүү дээ. Яагаад гэхээр эмэн дээр байдаг гэсэн хөвгтөс хол байлга гэдэг өөрөөр стандарт барих юм бол зарчмууд адилхан. Өөрөөр хэлбэл шар нундаг бол ялгаагүй л уул уурхай нэг л бүтээгдэв. Өөрөөр хэлбэл хүнээс хол байлгах ёстой стандартанд хадгалагч аж тээвэрлэх ёстой. Ингэхт бол тийм хор аюул одоо өөрөөр хэлбэл стандартаа барьж чадвал хор аюул байхгүй л гэсэн. Ялангуяа имийг тэгдүүлсэн нэг уувал им болно. Эмчийн цааваргүй нилээ уух юм бол хор болно. Энд яг адилхан зарчмууд адилхан. Энэ салбарын талаар бас ойлголт олгохын дунд тэр болгон хангалттай байж чаддаггүй байх л да. Миний ч хувьд ялгаагүй бас ойлголтын хувьд бас таархан байдаг гэсэн үг. Гэхдээ яг цөмийн бодлогын талаар Монгол улс мэдээж энхийн зорилгоор эрчим хүчийг ашиглана гэж байгаа. Гэхдээ энэ бодлого маань ер нь яг ерөнхийд нь багцлаад хэлвэл яг юу гэсэн үг? Ерөөсөө дэлхийд дээр одоо энэ цөмийн энергийг, цөмийн технологиг бол энгийн зорилгоор ашиглахын төлөө улс атом энергийн дэлхийд ирчигтэй одоо санаа зовж байна. Хүйтэн дайны үед одоо 90 оноос өмнөх чинь одоо цөмийн зэвсгээр хөөцөлддөг тийм одоо өрсөлдөөн байлаа шүү дээ. Одоо бол цөмийн зэвсгээ хорогдуулах олон улсын одоо яриа хэлцээрүүд яваад хорогдуулаад тэгээ хорогч байгаа цөмийн зэвсгийн бүтээгдэхүүн яах вэ гэхээр ерөөсөн эрчим хүч гаргаж авах тал зарцуул зөрүүлж байгаа бас ер нь энхийн зорилгоор гэдэг бол энэ цөмийн технологиг маш олон салбарт хэрэгжилж байна. Тэр салбарын хэрэглээг нэмэгдүүлээ, тэр хэмжээгээр
хяналтыг сайжруулъя гэж байна. Нэгээс нь батлан хамгаалахаас бусад салбарт гэсэн үг. Тэгээ батлан хамгаалахаас бусад салбарт. Гэхдээ батлан хамгаалахаас бусад салбарт гэдэг бол зэвсгээс бусад салбарт. Батлан хамгаалах гэх чинь л одоо хэрэгжилж байгаа юмнууд байгаа шүү дээ зөндөө. Жишээлбэл хил гайл дээгүүр одоо энэ хууль бус цацрагд бодис тий хууль бус тээвэрлэлтийн эсрэг олон улсын яриг хэлцээрүүд байна. Тэр хэмжээнд одоо манай Америк нэгдсэн улсад хамтарсан тэднэртэй ярьж хийсэн ажлууд байна. Хил дээр одоо цацрагд бодис хууль бусаас тээвэрлэлийн эсрэг маш олон одоо тоног төгрөмж тавьж хинжээ тий. Өөрөөр хэлбэл терроризмын эсрэг хил гайлаар хууль бусаар одоо энэ үг одоо тээвэрлэлийн эсрэг одоо ашиглаж л байна. Гол нь энэ бол инхийн төлөө инхийн зорилго. Зэвсэг хийж болохгүй. Зэвсгийн төвхөд болгож болохгүй тий гэдэг. Жишээлбэл одоо Монгол улсыг цөмөн зэвсэггүй бүс нутаг гэдэг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн орнууд хүлээн зөвшөөрчлөө. Яг л манад бол нуух юм алга энэ салбарт. Өөрөөр бид зэвсгэхгүй байна. Энд ашиглахыг эсрэг байна. Хуулиараа хорчихсан байна. Тэ? Олон улс нөгөө өмнө бид нар өөргөө хүлээчихсэн байж шүү дээ. Тийм учраас босод одоо эрүүл мэнд, уул уурхай, тэ? Геолог хайгуул, хүнс хөдөөж явах уу гэдэг ерөөсө хэрэгэлдэггүй малаа жохуудыг хүртэл. Манай ч одоо малаа жохоо орон шүү дээ. Малаа жох төр хүртэл хэрэгжилж шүү дээ. Энэ бүх энэ хэрэгжилж салбарын одоо технологийн хэрэглэн. Гэхдээ энэ технологи хэрэгжилж байгаа бол энэ чиглэлийн хяналт бас явна л гэсэн. Манайд Монгол улсад хяналт ямар хэмжээнд байж байна? Хяналт бол маш сайн. Яг тэгвэл манайд ажиллаж байгаа хяналтын чиглэлийн мэргэжилтнүүд бол олон улсын атом энергийн одоо агентлагийн одоо төвшөнд бэлтгэгдсэн маш сайн докторууд байна. Энэ чиглэлийн бэлтгэгдсэн мэргэжилтнүүд байна. Бас ялгаагүй энэ чиглэлээр олон улсын атом энергиээс хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн стандарт нийцсэн энэв хяндаг тоног төхөөрөмж манайд байж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бол санаа зовлт байхгүй. Хяналт гэдэг маань бас хуулийн хэрэгжилтэнд тавих хяналт гэсэн талаа шүү дээ. Хуулийн хяналт стандартын хяналт байна. Тэ? Олон улсын стандартын дүрм журмын дагуу хянах ёстой. Яг хөө зүгээр энэ хяналтыг бол маш сайн хийх ёстой. Стандартыг бариулах ёстой. Одоо яг таны хувьд цөмийн энергийг инхийн зорилгоор ашиглах хэрэглээ. Тэгээд дээрэс нь хяналт гэж явуулахад яг нэг бүтэн цикл харагдаад байгаа л да. Тэгэхээр энэ дээр яг сул тал гэж байна уу? Эсвэл үнэхээр бүх юм нь хяналт нь сайжирсан эсвэл ямар нэгэн доголдол байхгүй харагдаж байгаа юу? Энд ч одоо дэлхийд 100 орчим жил хөгжсөн, 100 гаруй жил хөгжсөн. Монголд 1965 оноос хойш хөгжсөн салбар. Тэгэхээр зэрэг энэ бүх зөвхөн одоо олон улсын атом энергийн агент одоо хараа хяналтанд ор байдаг учраас хяналтын систем бол маш өндөр түвшинд хөгжсөн. Яг ялгаагүй хяналт хөгжиж байгаа газар технологи маш өндөр түвшин, хэрэглээний технологиуд маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. Тийм учраас айх юм боллоо. Хамгийн сүүл би танаас асуугаад байсан зүйл юу гэхээр одоо гадны цөмийн хаягдлыг Монгол улсад одоо булсан байна, булаагүй байна гэсэн маш их маргаантай мэдээлэл нэг хэсэг шуугж ягаад намжсан гэж ойлгоод байгаа. Энэ байдал маань намжсан уу эсвэл үнэхээр бас яг асуудал нь шийдэгдчихэд алга болчих вэ? Өнөөдөр гадны хог хаягдлыг хайж болохгүй гэдэг манай хог хаягдлаас хуультай. Дээрээс нь Монгол улсын ерөнхийлөгч одоо илүүд орж гаргасан зэрлэгтэй хэмжээд энэ дээр юу гэж өгөх зэрэг гадны хог хаягдлыг одоо оруулж ирэх импортлох тээвэрлэх бүрөө хорно ийм асуудал байж болохгүй гэдэг заачих учраас энэ тал дээр бол иргэд санаа зовхгүй болно. Яагаад ингэж хэлж ийн вөхөр дээрээс нь бид үнэхээр тийм өнөөдөр одоо нэг удаа амьдраад өнгөрчихгүй шүү дээ. Манай бидний өр хүүхдүүд энд амьдран, хооч үе амьдран тийм учраас илүү ариун, илүү зөв, илүү цэвэр Монголыг бид хожид үлдэх ёстой шүү дээ. Дээрээс нь бид өөрөө хуулийн дагуу амьдрах ёстой. Манай хуулийн дээр энэ байж болохгүй гэж заачсан байна. Бид хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тодруулж асуувал яг энэ бүх маргааны их нь хаана байсан юм бэ? Үнэхээр яг тийм одоо булшлыг яриа хэлцээр явагдаж байсан юм уу эсвэл яг юу болсон? Би бол физикч байна. Монгол Улсын сургууль физик төгссөн. Баримттай ярих ёстой. Миний гар дээр өнөөдөр хүртэл тэр цаас байхгүй байна. Яг уу тэгж хэлж исэн хүмүүс байгаа.
тэр өөрөөр хэлбэл ийм явах гэж шүүгээд ярьслага өгдөөс хүмүүс байгаа. Тэр хүмүүсээс асуух хэрэгтэй. Өнөөдөр ямар ч ном энэ төр юм бодлого байж энэ ажлыг хийж явах үед бол тийм юм нэг хэрэгдэхгүй. Мэдээж манай дээр байгаа их хүслүүд дээр тийм байхгүй. Мэдээж хин нэгэн тийм ярьж байсан үгүйсэхгүй. Гэхдээ тэр бол хэрэгж боломжгүй. 100 кг шарн төхөөд ихт одоо тийм нэг хөрөхгүй хувийг нь цөмийн төрш болгодог гэсэн. Тэр бол манай тамаагүй тэр хүмүүсийн л асуудал. Монгол улс нүүрсний баялгаар дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл Монгол улсын засгийн газар цаашид нүүрсний салбарт ямар бодлого баримтлах бол эрчим хүч, коксчих нүүрс, дэд үтцийн ямар төслүүд хэрэгжих вэ? Энэ бүх асуултын хариугтаа Coal Mongolia 2013 олон улсын чуулга уулзалтаас аваарай. These are strange times in finance. Everything seems to be built on hunches and trends. Is it too much to ask for a little insight and sound judgment? Maybe it's our devotion to these principles that's made us a bit more substantial. Can I help you? Та бизнесийн гол мэдээллийг хүлээн авахд бэлэн үү? Briefs puts the power of Bloomberg to work. Аж үйлдвэрийн бүхий салбарын мэдээллийг багтаасан тусгай тохиомлуудыг зөвхөн захиалгаар танд захин хэлбэрээр үзэх болно. Each offers proprietary data. Зөвхөн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжилтнүүд, Experts. чадварлаг шинжээч, мэрэгсэн эдийн засгчид болон нөлөө бүхий сэтгүүлчдийн бичсэн мэдээлэл. All presented. Турангүй бас ойлгомжтой. Би өөрт хэрэгтэй мэдээллээ зөвхөн brief-ээс авдаг. Яг одоо Bloomberg Briefs.com сайтд очиж эхний 30 хоног үнэгүй ашиглаж болно. Bloomberg Market Makers буюу зах зээлийн хөтлөгчид нэвтрүүлэг Нью-Йоркоос танд шууд хүрч нөлөө бүхий зочид арилжааг яг юу хөтлөж байгааг тайлбарлах болно. Монгол улсын төрөөс цацраг гэдэгт ашигт малтмал цөмийн энергийн талаар баримтлахаа бодлогод одоо ашигт малтмалыг боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар тусгагдсан гэж байна. Тэгэхээр энэ боловсруулах үйлдвэрийн явц нь ямар хөө байна гэсэн үг. Боловсруулах үйлдвэр барьж ирсэн нэгч байхгүй. Тэгэхээр чи явц зүгээр хайгуулга хийгээд нөөцөд тогтворчсон урдууд байна. Ашиглах уугүй юу гэдэг асуудлыг ярих чинь юм л. Ер нь хитийн чиг нь боловсруулах үйлдвэрийг Монголдо бариад ашиглаад явах хэрэгтэй гэсэн чигтэй. Боловсруулах хэсэл энэ чинь юм л да. Шар нундах хүртэл тий. Одоо гаргаал бид нэр экспортлох тийм л одоо төвшөнд манайх хүлээн зөвшөөрөгдсөн байна л гэж ойлгоо. Үнэхээр бас яг юу гэдэг чинь мэрэгжлийн биш учраас энэ талын мэдлэг бас маруухан баг та хичээж үзсэн гэж. Ер нь бол та заавал мэрэгжлийн байх албагүй бүгдийг бас та мэддэг байх хэрэггүй албагүй те. Бүх мэдээлэл таныг мэдэхгүй байсан таныг буруу биш. Харин энийг нийгэм зөв ойлгуулах тухай бид энэ салбарт ажиллаж байгаа бид нар л муу ажиллаж байна л гэж бодож байгаа. Энийг илүү сайжруулах хэрэгтэй. Тэ. Тодруулж асуугаад шар нунтаг хийхэд боловсруулах үйлдвэр хэрэгтэй гэсэн үг тэгэхээр үгүй гэсэн. За хайгуул хийсэн, нөөц тогтоосон, нөөцийн орд дээр шарн одоо ураны олборлолт хийн, олборлолтоо хийгээд одоо тэ шарн хүртэл буюу одоо уран хүртэл тэ боловсруулаад тэрнийг одоо гаргана л гэсэн. Тодруулаад асууя л да. Яг тэгэхээр үнэхээр бас та яг түрүүн онож хэллээ юу гэхээр олон нийтэд энэ талаар мэдлэг мэдээлэл бас сухус байдгаа гэсэн зүйлийг дурдж байсан. Үнэхээр би бол тантай санал нэг байна. Ашигт цацраг идэвхт ашигт малтмалыг одоо боловсруулах гэхээр яг ямар төвшөнд ашиглалт явж гин гэсэн үг вэ? Яг энэ ерөнхий явцын тайлбар. Одоо жишээ авилт. Одоо Эрдэнэ төвлөрөө байна те. Боловсруулаад
одоо чинь хамгийн сүүлд баяжмал болгол гаргаж шүү дээ. Тэр төвшөнд л юм гэсэн. Ухаанда тэр шарн унтгийг чинь тэр нөгөө боловсрууд дараа шарн унтгийн дараачийн шат нь бол одоо экспортлж авсан газрууд нь бол маш удаан боловсруулад одоо 100 кг шарн унтх байлэгт одоо тийм үү нэг хөрөхгүй хувийг нь одоо цөмийн төрч болгодог гэсэн. Тэр бол манайд хамаагүй тэр хүмүүсийн л асуудал. Одоо цөмийн одоо мэдээж Монгол улс 2014 оноос эрчим хүчний салбарт нэлээд их анхаарал тавихгүй бол гачиглал ороод эхэлснэ гэсэн ийм тооцоо эхнээсээ гарч байгаа. Энэ эрчим хүчний дутагдлыг нөхөхөд цөмийн эрчим хүч ямар байр суурь эзэлж байгаа вэ? Яг нэг жишээ хэлье. Ер нь бол 1 кг-од шатаахад бол ойролцоогоор 1 кW цаг гардаг. Нүүрс шалгаагүй 3 кW цаг л гарч. Гэтэл 1 кг тэр энийг хэлээд шарн унтагтай ураныг боловсруулаад одоо уран ашиглахад бол 50,000 кW цаг гарч байгаа юм л. Энэ юу гэсэн 50,000 дахин илүүгээр ашигтай байна л гэсэн. Сөрөг өрнөлөөгийн тооцохгүйгээр эсвэл үнэхээр яг зүгээр энергийн үүднээс аваад байж байна. Яг хоо энергийн үүднээс бол тийм их энерги үйлдвэрлэнэ. Дээрээс нь яг хоо одоо гудамжааруудын цонхоор нийл утаа уусд тэ. Утаа нь бол хэд дахин хэдэн зуун дахин бага байна л гэсэн. Ягаад ч надад бодогдсон л одоо цөмийн цахилгаан станц Монголд барьж байгуулъя гэж бодглохлоор монголчууд бол тохирохгүй байхаа гэж. And яг хүмүүс тэгээд байгаа юм. Зүгээр өвдөө юу гэж бодод гэхээр галдан маршигдгоо хэлсэн юм шүү дээ. Сэтгэлтэй багтаачд бол их бага ялгаа өгөө гээд. Эндээ олоод юу хэлэхээр зэрэг зойргоо хэлсэн. Би монгол хүнээс харуул охин итгэдэг гээд. Тэр юу хэлж ийнэ гэхээр зэрэг нэг хүн өөртөө итгэхгүй байж болно. Та жишээл энэ чиглэл биш учраас байж болно. Бас нэг хэсэг хүн бас итгэхгүй байж болно. Гэхдээ монгол хүний чадамжинд итгэхгүй байж болохгүй л гэж бодож байгаа. Жишээлбэл энэ цөмийн технологиор физикээр одоо 3-4 мянган хүн 42 оноос хойш манай төгссөн байна шүү дээ. Энэ хүмүүс маань одоо зөвхөн Монголд биш одоо цөмийн технологиор мэргэжсэн маш өндөр технологитой газар сурч төгссөн, доктор хамгаалсан. Жишээлбэл би сая очсон хойш нэг хүн сольж томилсон. Тэр нь бол цөмийн технологийн газрын дарга би шинэ хүн тавьсан. Энэ хүн бол Дунханагийн олон улсын цөмийн судалгааны төвд доктор хамгаалсан. Америк нэгдсэн улсын хамгийн анхны одоо цөмийн технологийн чиглэлийн лабораторид одоо лабораторид ажиллаж исэн. Ийм газар, ийм чадaltaй залууг би авч ирж томилсон. Доотлолт байгаа хүмүүс тийм чадaltaй хүмүүс байгаа. Тэгэхээр зэрэг бид нар бол энэ хүмүүстэй итгэхгүй бол тий бид хинд итгэх юм бэ? Тэгээд яг гадныхны итгэж болно. Гэхдээ бид технологиг авах хэрэгтэй, хамтарч ажиллах хэрэгтэй. Харилцаа ашигтай хамтаа ажиллах байх хэрэгтэй. Таны бодлоор тэгэхээр цөмийн одоо эрчим хүчний үйлдвэр станц байгуулахад Монгол улс боловсруулалтын талаар хангалттай байна гэсэн үг. Бид бэлдсээр байна. 1965 оноос хойш байнга бэлдэж байна. Өнөөдөр бол Орос улбаны улс, Франц, Өмнөд Солонгос, Канада, Америк, Японд хүмүүсээ бэлдэж байна. Гэхдээ энэ зөвхөн энерги гаргаж явахын тулд биш юм аа. Ерөөсөө энэ хэрэгэлдэггүй салбар байхгүй болчиход байгаа шээ. Технологиг зөв хэрэгэлдэг, зөв чаддаг хүмүүс хэрэгтэй байна шүү дээ. Жишээлбэл сүүлийн 3 жилд яг засвартай ажилладаг манай технологид одоо харьцаж ажилладаг хүний тоо 3 дахь байсан. 3 дахь. Манайхаар хяналтаа хийлэгдэг байгууллагуудын тоо бараг 2 дахь өсөж байна. Тэгэхээр энэ одоо энэ өндөр түвшинд хөгжиж байгаа энэ технологи дээр ажилладаг мэрэгсэн хүмүүсийг бид цааш бэлдэх шаардлагатай. Тийм учраас энэ чигээр бэлдэж байна л нэ. Орос улманд Хятадд 20 хүн сурч байна. Одоо Орос улманы улсад сурч байна тий. Хятадаас улсад сурч байна. Газар хөдлөлтөөс энэ одоо тийм 12 баалын тий 8-8-аас дээш баалын газар хөдлөлтөнд энэ авах цэглэх станц чинь өөрөө дэлгэрээгүй юм шүү дээ.
Boat acha. India, incredible India. Түрүүн би зүгээр одоо анхны цахилгаан станц яагаад Монголд тохирохгүй юм бэ гэж өөрийн зүгээр хувийн бодлоо болоод яагаад гэсэн асуултыг хариулж амжаагүй л дээ. Яагаад гэж бодож байна гэхээр гол нь нөгөө Монгол хүний саруул ухаанд итгээгүй биш. Монголд үнэхээр яг энэ технологиг суурьшуулж одоо суурьшуулах нөхцөл нь бүрдсэн байна уу гэдэгт би бас итгэл төгс бус байдаг гэсэн үг л дээ. За тэр талаас бол яг энэ үнэхээр бэлтгэсэн залуучуудыг бид ганцаараа энийг оруулж ирэх биш. Одоо жишээлбэл тэр өндөр технологи улсуудтай хамтраад зөвлөх үйлчлэгийг аваад явах хэрэгтэй. Зүгээр одоо юу гэдгийг атом цахилгаан станц барихын тулд гэхээс илүү одоо засаг газар модлол байхгүй байна. Гэхдээ бид судлах ёстой. Тэ? Дэлхий дээр өнөөдөр ойролцоогоор 437 реактор ажиллаж байна. Тийм ээ. Зүгээр сонин болгоны зураг авчирсан. Одоо энэ Монгол Африкаас бусд арга бүх орнд 437 реактор ажиллаж байна тийм ээ. Дээрээс нь Америкийн нэгдсэн улс 104 реактор байна. Францд байна. Улаанаар тэмдэглэсэн нь болохоор одоо ажиллаж байгаа эрчим хүчний реакторууд, цэнхрээр тэмдэглэсэн нь барихаар төлөвлөсөн цөмийн эрчим хүчний реакторууд байна. Одоо ингээ харах юм бол жишээлбэл энэ Хятадд маш ихийг барихаар төлөвлөж байгаа юм байна. Яг Монгол улсыг тойроод гарсан байна. Ер нь тэгээ хөгжилтэй орнууд л атом цахилгаан барьд юм байна л да. Мөнгөтэй, хөрөнгөтэй хөгжилтэй орнууд энэ амх эрүүл мэндийн төлөө. Гэхдээ эндээс нэг асуулт гарч ирнэ. Юу гэхээр одоо сая Японд цөмийн эрчим хүчийг дэмжихгүй гэдгээ шинэ засгийн газар нь зарлж байна. Германд бас манад Японы олон улсын атом энергийн хэлхийн баадидаар байсан тий орлогч байсан хүмүүс манад ирээ бол тэр хүн хэлж байна шүү дээ. Төрөвчийн засгийн газар үед бодлого тийм байсан. Одоо эргэж харахаа эргэж харахаа мэдэгдчихлээ л гэж. Эргэж харахаа мэдэгдсэн гэдэг маань бас нөгөө талаар яг эргэж харахаар шийдвэр гарсан гэсэн үг бол биш л байна. Эргэж ер нь Японы ерөнхий сайд нь тэр түвшинд хэлнэ гэдэг бол энэ буцааж энийг одоо технологи шинжилгээгээр явуулах хэрэгтэй гэсэн. Зүгээр газар хөдлөлтөөс энэ одоо тийм 12 баалын тий 8-аас дээш баалын газар хөдлөлтөнд энэ атом цахилгаан станц чинь өөрөө дэлгэрээгүй юм шүү дээ. Энд яасан гэхээр одоо цунами болол тий хөргөл системийн алдаас энэгээ зассан сайжруулж байгаа. Одоо маш олон орнууд шинээр атом цахилгаан станцууд барих бодолтой байна тий. Таны хувьд ер нь одоо яг Монголд цөмийн эрчим хүчний ирээдүйн талаар цөмийн эрчим хүчийг ашиглах талаар олон нийт бол ер нь дэмжихээсээ илүү бас их шүмжлэнгүй хандаад байдаг гэж ер нь бодлоо. Тэгэхээр бид яг энэ аливаа зүйлийн лиг тийм үү хэрэгтэй бол хэрэгтэйгээ ойлгох хэрэгтэй шүү дээ. Хэрэг бол хэрэггүй хэлэх хэрэгтэй. Бид бол яг одоо атом цахилгаан станцын жишээлбэл Солонгостой одоочд атом цахилгаан станцын хажууд юу гэдэг загас тэжээгээ байж загас хамгийн мэдрэмхий амтан шүү дээ. Тэ? Хөгжүүлэгч өстой. Тэрсэн одоо ингээд альва стандарт тийм үү? Стандарт гэж юм сайн барьж, хуулийг барьж, стандартыг сайн барих юм бол болно. Бид стандартыг барьж чадахгүй бол ер нь зүгээр стандартыг маш сайн барьдаг л болох хэрэгтэй монголчууд. Бид яг энэ стандартыг сайн барьж байгаа. Ер нь тэгээд стандартыг барьсан хүмүүстэй л одоо хууль бус одоо үйл ажиллагаа одоо юу гэдэг хүнд гаруудын одоо дургуул хөрөгдөг юм шүү дээ. Тэгэхээр стандартыг сайн барих хэрэгтэй.
Монгол улсад энэ салбарт ер нь гадны хөрөнгө оруулалтыг татаж чадаж байна уу? Эсвэл ер нь бүх юм бас яг нэг талаас хэлэхэд ногооноор байна уу? Өнгөрсөн хугацаанд маш их хөрөнгө оруулалт татсан байна. Зарим компаниуд бол яг нэг цөөхөн компани энэ салбарт ажиллаж байна. Нэрийг нь одоо онцгойлоо хэлчих юм бол одоо төрийн байгууллага нэгийг нь лоббицсан болж магадгүй. Зүгээр яг зарим компани 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг хайгуулах хийчихсэн нөөцөө тогтоочихсон ордууд байна. Тий. Өндөө бол Монгол улсын оролцоотой компани дээр хүртэл нөөцөө тогтоосон байна шүү дээ. Өнөөдөр мэдэр 5 орд нөөцөө тогтоосон байна. Дахиад нөөцөө эрдэс баялагын зөвлөлөөр оруулаа батлуулсан 5 орд нэмээд батлуулахаар өгчихсэн орд байна. Тэгэхээр энэ маань тоон олшроод явж байгаа гэсэн үг нэ? Тий. Тоон олшроос илүү одоо энэ нөөцөө манай нөөцөө одоо бид юутай вэ? Хүн дэгдэг шүү дээ. Карманд нь мөнгө байвал хэдэн төгрөгтэй гэдгийг мэдчихэвэл тэр хэмжээгээрээ сэтгэж авдаг шиг Монгол улс үнээр баялагтай гэдгийг мэдчихнэ гэж бас давуу тал шүү дээ. Нэгдсэндээ ашиглаж болох боломжуудыг Монгол улс маань тэр болгон ашиглаж чадахгүй юм да. Эрдэнэ төлөвлөлт жишээлбэл жисмэл юу хэрхэн яаж гарч байгаа бүтцийг судлах нь байна. Дээрээс нь хор тавдар дээр хор тавдаргүй монголчууд хор тавдар өвчлөхгүй байх боломж байна шүү дээ. Бид зогсолтгүй эрхэлдэх бөмбөр цогтой уралдан өглөөг эхэлдэг. Зогсошгүй, мохоншгүй найдвар минь амжилтанд өргөж хөтөлдөг. Энэ бүхнийг бүтээж байхдаа бахархал дүүрэн урагшаа тэмүүлдэг. Хөгжил төрөх, дэвшил төтлөх, хамтдаа бүтээх их үйлсийн төлөө Монголын хамгийн том банк Удалдаа хөгжлийн банкыг бид сонгосон. Хөгжил дэвшил хамтдаа. Мэдээллийн ил тод байдал таны туулах замыг тодорхой болгоно. Bloomberg танд санхүүгийн зах зээлд нэвтрэх боломж олгоно. Дэлхийн хаанч байсан. 7 хоногийн 24 цагийн турш. Bloomberg бүх газар. Bloomberg-тэй хамт байгаа танд баярлалаа. Мэдээний болон эхэлж байна. Тэгэхээр засгийн газар Монгол онготой байгуулсан санхүүгийн зуучлалын гэрээний хүрээнд арилжааны банкудад 12 сарын хугацаатай 7% хүүтэй 400 тэрбум төгрөгийн их усрыг байршуулсан талаар бид өмнө мэдээлж байсан. За энэ бол мэдээж олон улсын зах зээл дээр гаргасан бондын их усрээс байршуулсан хөрөнгө. Өөрөөр хэлэх юм бол валютаар баталгаажсан төгрөгийн их уср гэдгээрээ онцлогтой. За өөр нэг онцлог зүйл нь их уср нийлүүлж байгаа нь саяхан бууруулсан бодлогын үед улам дэмөгч зогсон байгаа эдийн засагт бага хүүтэй зээлийн санхүүжилтээр дамжуулж түлхэц зөвх өргөн цар хүрээний ажил гэж мэрэгжилтнүүд үзэж байгаамаа. Харин энэ хөрөнгөөр ажлын байр нэмэгдүүлсэн, бүтээмжийг дээшлүүлсэн, үйлдвэрлэлийн буюу бизнесийн зээлийг эрчимтэй өсгөхөд чиглүүлэхэд анхаарч байгаа юм байна. Эндээс гарах хамгийн гол үр дүн бодлогын үгийн шийдвэр гаргалтаа уялдаж, мөнгө зээлийн саарсан үзүүлэлтүүдийг сайжруулах, мөн гадны орчноос илүү их хамаарч хөрөөд байгаа эдийн засгийг дэмжиж идэвхжүүлэх, мөн зээлийн хөв бууруулахад чиглэж байна. Мөнгөний нийлүүлэлтийн тухайд өнгөрсөн онд 18.82 өссөн мөн зээлийн
үзүүлэлт 23.9% төрсөн өмнөх жилүүдийн дунджаас харьцангуй бага үзүүлэлт болсон. Харин төгрөгийн зээлийн хүч гэсэн өнгөрсөн онд өсөлттэй байсан бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дарамт болсон юм а. Тэр мөнгөний орлоготой нягт уялдах учраас инфляцийн дарамт учруулахгүй гэж Төв банкнаас мэдэгдэж байна. За энэ оны төсвийн зарлага болон оюутлогоо төсөл зэрэг макро эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлж болох хүчин зүйлсийг ч гэсэн харгалзаж үзсэн гэж Монгол банкнаас мэдээлсэн юм а. Харин өнөөдрийн зарим онцлог мэдээллийг танд хүргэх гэж байна. Хойд Солонгос газар доорх цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулж Монгол улс аль биесны байр суурь илэрхийлсэн. Гадаад харилцааны яамнаас гаргасан энэхүү мэдээлэл цөмийн туршилт хийсэн олон улсын их тайван аюулгүй байдал сөргөөр нөлөөлөх ноцтой үр дагавартай гэж Монгол улс үзэж байгааг онцолжээ. Мөн Солонгосын огийг цөмийн зүгсээс ангид байхын төлөө байр суурийг хадгалсан хിവэр төдийгүй бурцтмал байдлыг цаашид дэврэгэх аливаа алхам хийхгүй бах асуудал хүлээцтэй хандахыг холбогдохч бүх талуудад уриалсан байна. Мөн өнөөдөр засгийн газар 13 удаагаа үнцаас арилж байсан байна. Өнөөдрийн арилжаагаар 1 сая төгрөгийн нэрсэн үнэтэй 12 хоногийн хугацаатай 25 тэрбум төгрөгийн үнцаасыг арилжахаар нийтэд мэдээлжээ. Харин банкудаас нийтдээ 38 тэрбум төгрөгийн засгийн газрын үнцаас худалдаа авах санал ирж 28 тэрбум төгрөгийн засгийн газрын хямдруулсан үнцаасыг 11.4% жигэнсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Тэгэхээр Монгол улсын 3 сая орчим хүн амыг одоогоор төлөвлөгдөөд байгаа 156 сая га газар нутагт харгалзан газар төлөвлөлтийг бодитоор шийдвэрлэхэд нийслэл төдийгүй орон нутагч гэсэн анхаарах шаардлагатай гэж салбарынхаа үзэж байна. Тэгэхээр өнөөдөр бас аймагуудын газрын харилцаа барилга хөтөө авалтын газрын удирдах ажилтны зөвлөгөөнөөр аймгийн газрын дарга нарт энэ зорилтыг сануулж бүх төрлийн төлөвлөлтөө нэгтгэж баталгаажуулахыг даалгасан байна. Мөн хууль зөрчсөн газар олголтыг хүчингүй олгож хариуцлага тооцсон 3 дугаар сарын 31-ний дотор тайлан гайруулахыг даалгасан байна. Замбраагүй газар олголт гэдэг бол ер нь бол тийм байгаа. Тэрийг бид шийдэх арга нь бол 2013 оны төлөвлөгөөнд орон нутгийн газрын албанд бол бид ямар үүрэг өгсөн бэ гэхээр 3 сарын 31-ний дотор урд өмнө хийгдсэн байгаа бүх төлөвлөлтүүдийг нэгтгэж баталгаажуулаад тэр баталгаажуулсан ерөнхий төлөвлөлтүүдтэй газар олголт зөрсөн байна уугүй юу гэдэгт шалгалт хий. Зөрсөн байгаа бол хүчингүй болгоо. Хууль зөрчсөн байвал энийг одоо хүчингүй болгох ёстой. Тэгэхээр үзэгчтэй эдгээр болон бусад мэдээллийг цаг алдалгүй авах эсвэл Bloomberg TVM гэсэн манай Twitter хуудсыг өдөр бүр дагаж мэдээлэл авч явах боломжтой. Өнөөдрийн туршид Bloomberg-тэй хамт байж бидний бэлтгэсэн мэдээлэл анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье. To manage wealth requires keen insight and the understanding that wealth is not about money, but the possibilities it creates. Just as volatility may produce turbulence, there may also be dazzling moments when lightning strikes. Introducing Goldman Sachs Wealth Management. The Internet's lightning power and speed. And a dedicated team of real people with real passion for new ideas in wealth management. An extraordinary opportunity to witness the merger of service and substance. It's lonely at the top. Perhaps you could use some company. Goldman Sachs Wealth Management, service.substance, goldman.com. Энэ бүхэн тун энгийн асуултаас эхэлсэн ч захим хүндийн хамгийн амжилттай бизнесмэнүүдийн нэг болж чадсан. Зарим талаар интернетийн судасны лугшилтанд болсон гэж хэлж болно. Энэ бол эрх чөлөөний харанга. Бид 20 хязгаар хан хэрэмд дургүй. Нээлттэй мэдээллийн чөлөө дурсгал нь дэлхийн ертөнцид эерэг үр дүн авчирна гэж бид боддог. Улс төрчийн чанга яригчаас эхлээд алдартай одуудад зориулсан цахим улаан хэвсэн болж тэдний фэнүүдэд хүрсэн юм. Блогийн анхдагч Evan Williams, Bill Stone болон зохион бүтээгч Jack Dorsey нар Twitter-д маш том боломжийг олж харсан юм. Twitter бүртгэлтэй 175 сая хэрэглэгч нь өдөрт 95 сая удаа жирэгдэг. Хэдийгээр энэ бүх зүйл дардан замаар бүтээгүйч Twitter хил хязгаар гэж одоо байхгүй болсон. 3 in charge.
Таны ярианаас бас анзаарч яхад цөмийн энергийн талаар ер нь хамгийн сайн яваа салбаруудын нэг нь бол одоо яг цөмийн энергийн салбарт боловсон хүчнээ бэлтгэх ажил сайн явж байгаа гэсэн сэдвэл төрөхөөр байна л да. Цөмийн энергийн газрын бол бас яг байдал тийм байна. Ер нь одоо бусад салбарууд, бусад газруудтай харьцуулахад яг боловсон хүчнээ гаднаас авчираад ажилд нь тавиад үнээр ажлууд болж байна. Гаднаас авчираад гэдэг чинь яг ямар утгатай хэлж байна? Одоо одоо хамгийн сайн боловсон хүчнүүдийг нь уулуурхаа авчиж байна. Дараагийнх нь болохоор одоо банк санхүүгийнхаа авчиж байна. Тэгээд одоо төрийн байгууллагад ер нь бас хэцүү байдаг шүү дээ. Бусад одоо цалин хөлсөөрөө өрсөлдөх гэдэг үднээс. Яг энэ физикч хүн чинь мэрэгчлээ хүнж байт юм байна хараад байна. Тэгээд дээрэс нь манайх бол одоо энэ чиглэлийн ганц байгууллага байна шүү дээ. Хоёр тэгэхээр энэ чиглэлд ажилладаг хүмүүсийг бол бас авчирлуулж байгаа газрууд олон байна шүү дээ. Мэргэжлийн хувьд бол маш сайн бэлдэж байгаа. Маш удаан хугацаанд тасралтгүй бэлдэж байгаа учраас энэ чиглэлийн мэргэжлүүд хангалттай байна. 4000 орчим хүн төгссөн байна. Тэг Монгол Улсын сургуульд физикийн чиглэлээр гадна маш олон докторууд хамгаалсан байна. Тэгэхээр мэргэжлийн боловсон хүчний хувьд бол манайх одоо харьцангуй бус орнууд сайн бэлтгэсэн. Гэхдээ нэмээ бэлдэж байгаа юм л. Ер нь тэгэхээр та нэг зүйл байл. Зөвхөн одоо атом цахилгаанаас ашиглахын тулд энийг хүмүүс бэлдээд байгаа юм биш ээ. Хөдөөж явах орн манайх тийм ээ. Хөдөөж явах чиглэлд яах юм? Жишээлбэл малын тий паразит орхоод тэмцэж байна. Малын эрүүл мэндийн одоо төлөө тэмцэж байна тий. Энэ чиглэлд маш олон төслүүд манайхаас хэрэгжиж байна. Бид уулуурх орно. Бид мах их гэдгээр ард юм шүү дээ. Мал нь эрүүл байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ чиглэлд ажиллаж байна. Хөдөөж явах гэгч нь л одоо ургамал нэг одоо жишээлбэл тарин шүү дээ. Энэ чиглэлд ажиллаж байна. Ялангуяа одоо хөдөөж явах нөгөө бас хортон шавжийг эсрэг тий. Манай технологи ашиглаж байна. Одоо сүүлийн үед одоо манай чих ганддаг тий. Бороо заримдаа ордгоо хандж байгаа. Тэр тохиолдол бол одоо ус тий. Хөрсөн усыг хадгалахад одоо энэ технологи ашиглаж байна. Эрүүл мэндийн салбарт одоо онцлогоноос аваад эмчилгээ хүртэл одоо уул уурхай салбарт бол эрэл танд судалгаас аваад олборлолт хүртэл бүх салбарт ашиглаж байна. Нэг ёсондоо ашиглаж болох боломжуудыг Монгол улс маань тэр болгон ашиглаж чадахгүй юм да. Бүр эсрэхээрээ энэ чиглэлд ашиглаж болох бүх боломжуудыг ашиглаж байна монголчууд. Сүүлийн 3 жилд одоо би сүүлийн жилүүдэд одоо энэ салбарт ашиглалтанд хэдэн дахин те 3 дахин нэмэгдэж байна сүүлийн жилүүдэд те. Тэгэхээр чинь бол бүх салбарт ашиглаж байна. Жишээлбэл манайх бас хөдөөж явах орн байхаас гадна уул уурхай орн. Бид нар хичнээн юмыг хаана яаж гаргаж байгаа вэ? Энэ одоо бидний гаргасан дотор хичнээн юм одоо ямар төрөл элементүүд байна вэ гэдгийг одоо харах хэрэгтэй. Геологийн төлөв лаборатори дээр яг цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмжүүд байна. Бид энэ судалж байна. Эрдэнэ төлөвлөлт жишээлбэл дисмолууд юу хэрхэн яаж гарч байгаа бүтцийг судлах юмуд байна. Дээрээс нь хор тавдар дээр хор тавдаргүй монголчууд хор тавдраа өвчлөхгүй байх боломж байна шүү дээ. Энэ технологи зөвлөл өөрөөр хэлбэл жишээл манай ээж хор тавдраа өнгөрсөн, аав маань хор тавдраа өнгөрсөн. Тэгэхэд би юу гэж утсан гэхээр бид нар энэ физикч хүн энэ боломжийг ашиглаж чадаагүй одоо хүртэл харамсдаг. Тэгэхээр над шиг хүн одоо жишээлбэл хор тавдрыг эрт үед нь илрүүлж онцлоход одоо энэ одоо салбарын техник технологи хэрэгжилж шүү дээ. Тэгэхээр зэрэг хэрэглэхгүй салбар бол байхгүй байна. Маш олон салбарт хэрэгжилж. Уул уурхад сая хэлсэн дээ. Одоо сонин малгай хэлэлт сая нөгөө тэр юугаа идэрж шít нөгөө батар гэдэл нөгөө Америкийн цусад алдаж байсан нөгөө болдураа идэрж шít те. Энд ч бас нөгөө олон жил хадгалагдаад ингэсэн уран хорон бэлгийн элементүүд их байдаг. Арданы хий ялгаруулдаг. Жишээлбэл яг им үзэн те. Им үзэн одоо хариуцсан хүн нь одоо дотор нь мэрэгчлэлт нь бол физикч хүн л байх хэрэгтэй болж байгаа. Тэр баян хэмжиж идэг стандарт зээл өгч нөгөө юу гэдэг. Дээрээс нь одоо сансрын уудмаас одоо газрын хөвлийн хүртэл далайн өнгө хүртэл энэ технологи ашиглаж байна. Маш олон хөлөг онгоцуудад одоо энэ наач маань хэдэн хөлөг онгоцод энэ цөмийн реакторыг ашиглаж байна гэж байна.
200 хөлөг онгоц болон шумбагч судлаа шинжилх ухааны болон имлэг гэж байна. 200 юм байна да тийм. Тийм, реактор бүр энэ одоо реактор ашиглаж шүү дээ. Тэгэд ингээ утгаар зэрэг энэ одоо харахад бол Монголоос бусад газар л энэ реактор ашиглаж шүү дээ. Ингэж ашиглаж байгаа учраас энэ бүх салбарт энэ чиглэлийн мэрэгчлэлтэй хүмүүс хэрэгтэй. Тэрнийг бид бэлдэх шаардлагатай. Тэр утгаараа бэлдэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлд бэлтгэсэн хүмүүс маш олон байна манад. Тэгэхээр ерөөсөө энэ цөмийн технологи цөмийн энерги гэхээр зөвхөн цөмийн энерги гаргадаг гэж бодож болох. Ер нь бол хэрэгэлдэхүүн одоо салбар алгадаа. Одоо энэ танаа энэ цонх биш үү? Энэ цонхтой адилхан онгоц нэслээ маш их цанддаг тийм ээ. Энэ цандалтай эсрэг технологи хүртэл одоо цөмийн технологиуд суурилал бүтээгдэхүүн цандахгүй байх хэрэгтэй шүү. Тэгжиж хүний эрүүл аюулгүй орчин нийслүүлэх хэрэгтэй шүү дээ. Энтэй яг ялгаагүй жишээлбэл одоо өнөөдрийн годамжаар хараад зам байна тий. Замын хатуулаг үнэхээр стандартын дагуу 50% гэдэг нь хүртэл одоо судалж байна. Түүхийн салбарт одоо хүмүүс бол анзаардаг бол түүхийн салбарт одоо цөмийн технологи хэрэглэнэ гэж юу байх вэ гэлээ. Насжилтыг судалж байгаа. Одоо жишээлбэл би сая ярьжсэн санийтэй байна л та одоо түүхийн ин хичнээн хэмжээний одоо 5 тэрбум жилийн настай одоо 300 жилийн настай гэдэг шир зэрэг одоо улс суурьтай судалгаа хийх гэдэг бас сүмийн энерги. Өөрөөр хэлбэл үнэхээр энэ хүмүүс насын тогтоогоод байгаа юм бол цөмийн технологиос суурилсан энэ технологиор тогтоож байна. Одоо хүмүүс хэлдэг үстэй ингээд одоо аюулгүй байдал те. Ялангуяа одоо юу гэдэг галт өмрөөс сэргийлж чадахгүй байна. Сэргийлж байна. Одоо энэ одоо гал утаа мэдрэгчийг жишээлбэл цөмийн технологиос суурилж хийх жишээтэй. Тэгээд энэ технологиг ашигладаг салбар алга болсон байна. Бидний дуу хоолой дэлхий рүү очдог ийм стратегийн юм руу явна. Тэгж чадахгүй бид одоо хэрэн тэгээд буур хөгжилтэй орон хэвээрээ бай гэвэл зөвхөн ганц нүүрсээрээ тий цахилгааны гараад яваад ахлах ёстой доо. Let's give the man in business the tools to get going by building the blocks that help build his business. Let's help with a highway that connects everything and power up the plants that get his business working. Let's be behind cities getting bigger and getting better and increase the incomes and up the outputs. Let's lay the tracks for the trains that bring people in and put planes on runways that propel them across the globe. Let's lay the foundations and let people do the rest. Because when we connect the world, we move you forward. Standard Bank. Moving forward. Дэлхийн шилдэг банк санхүүгийн байгууллагуудыг тодруулагч Global Banking and Finance Review Монгол Улсын хамгийн шилдэг байгууллагын банк номинацид худалдаа хөгжлийн банк мандайлан тэргүүллээ. Улс төрийн мэдээлэл олж явна гэдэг хэцүү биш. Харин олсон мэдээллийг ойлгох, жижиг гэлтгүй гарах үр дагаврыг тухай бүртэн тооцоолох хамгийн хэцүү сорилт байдаг. Тэгвэл Bloomberg урд өмнө нь боломжгүй мэт санагдаж байсан мэдээллийг задлан хамгийн хурдан хүргэж мэдээллийг дүгнэх асуудлыг хөнгөвчлөө. 30 жилийн өмнө Bloomberg найдвартай мэдээллийг Wall Street-ийн мэрэгжилтнүүдэд хүргэх болсноор санхүүгийн ертөнцөд товсгол хийсэн. Энэ удаад Bloomberg өөрийн бизнесээ засгийн газраас гарч байгаа шийдвэрүүдэд цаг алдалгүй уялдуулан хэрэгжүүлэх юр бусын боломжийг танд олгож байна. Өрнөж байгаа үйл явдлыг болоод өнгөрсний дараа нь биш, болж байгаа тэр даруйд нь мэдэж ав. Улс төрийн шийдвэрээр альва бизнест хэрхэн нөлөөлөх талаар шинжээчдийн дүгнэлт дэлгэрэнгүй тайлбараар танд хүргэлээ. Мэдээллийг зөв шийдвэр болгон хувиргах хязгаарч байгаагүй боломж хүртлээ. Та одоо ирээдүйд болох зүйлсээс өрсөж чадна. Яагаад гэвэл Bloomberg тоглоомын дүрмийг өөрчиллөө. Таны ярьж байгаад яг ямар сэтгэл төрж байна гэхээр энгийн эргэл одоо би одоо жишээлбэл үнэхээр бас яг энэ сэдвийг ойлгодгүй, мэддэггүй, тэрнээс болоод бас тодорхой хэмжээний эргэлзээтэй явдаг, айцтай явдаг гэх юм уу.
Үнэхээр бас тийм гэж магадгүй. Тэгээд бас нэг төрж байгаа сэтгэл юм бол боловсон хүчнийхээ тал дээр монголчууд анхаарсан тохиолдолд бас байдал бас тийм байх шүү. Биш юм байна шүү гэдэг бас сэтгэл төрж болохоор байна л да. Зүгээр төгсгөлд нь танаас нэг зүйл асуухад энэ жил одоо энэ эх жилүүдэд Монгол Улсын цөмийн энергийн салбарт хамгийн их анхаарал хандуулахаар тийм зүйл юу байгаа вэ? Аливаа зүйлийн цан хүн байдаг тийм. Тэгэхээр одоо хүн нэгдүгээр боловсон хүчний бэлтгэх бодлогоо илүү сайн болгох хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар жишээлбэл утаан салах хэрэгтэй шүү дээ. Өдөр болгон тийм. Бид нар чинь одоо гудамжинд хүмүүс шүлсэн хаяад байна гэдэг тийм. Зүгээр шүл саях дуртад хаяад байгаа юм биш шүү дээ. Энд чинь ийм утаан дотор хүн цэр байна. Цэрээ идэ явах юм тийм. Тэгэхээр энэ утаан дотор маш олон хүмүүсүүд одоо юу гэдэг тагнаан сорхотоо тархины даралттай төрж байна. Шуудхан хэлэхэд хөгжилтэй орнууд ягаад утаагүй вэ гэхээр атом цахилгаан станц та улсын орнууд утааных асуудал шийдчихсэн том дарга цэрэгнэр нь утааны асуудал биш өөр хөгжлийн дараагийн шат руу явж шít. Тэ? Дээрээс нь цахилгаан бүх хүн автомашиныг цахилгаанаар явуулах чинь энэний цаана яах юм? Ялгаагүй энергийн асуудал байна. Тэ? Хайбрид машин л гэж байна. Сонирхолтой хэлэх хүмүүс аах сэргээгдэх эрчим хүчгээл сэргээгдэх эрчим хүч байх цөмийн технологи хэрэггүйгээл амар их магтан дуулж байна те. Тэгээд тэр нь бас өрөөсгөл ойлголт болоод. Сэргээгдэх эрчим хүч цөмийн технологи хоёр чинь нэг мөнгөний хоёр тал гэж би боддог. Угаасаа эрдэмтэд гэсэн гэж ярьж байна. Ягаад гэхээр нар туслаа. Тэгээд тэр чинь нар зүгээр л одоо энерги болчихгүй шүү дээ. Фанел дээр тусна. Цаашаа боловсруулсаар энерги болно шүү дээ. Энэ бүх процесст манай технологиг хэрэгжилж байгаа шинүүд байна. Салхи байна. Ялгаагүй салхины эрчим хүч шиг чинь тэр одоо сенс хэрэглээ дахиад маш олон процесс дамжиж энерги болно. Ингээд одоо уран хоригдлын элементүүдийг хэрэгжилж байгаа жишээтэй. Тэгээд ингээд ирэхээр эн чинь нэг мөнгөний хоёр тал юм аа. Тэгэхээр зэрэг тийм үү нэг мөнгөний хоёр талыг нэгэн гоё нэгэн муухай гэдээ яриад ч ерөөсө болохгүй. Тийм учраас энэ дээр бол бас их бодолтой. Дээрээс нь нар дандаа тийм үү шарахгүй, салхи дандаа хүлээхгүй. Дээрээс нь дэлхий дээр энэ эрчим хүчин нар салхийг 100% энэ экологид ээлтэйг баталчихсан нэг ч эрдэмтэн байхгүй байна. Тэ? Ийм тохиолдолд бид бол энэ нар салхины эрчим хүчийг одоо судалж л байгаа байхгүй. Одоо би зүгээр энд ганц нэг жишээ би зурууд нарнаас, салхинаас гээд маш олон үсгээрээс эрчим хүч гаргаж авчихсан бид нар тийм ээ. Тэгэхээр одоо энэ сэргээгдэх эрчим хүчээс гаргаж байгаа энэ зүйл чинь зөвхөн маш бага хувийг нийцэлж байгаа байхгүй. Цөмийн эрчим хүчээс гаргаж байгаа 14% байх жишээд. Тэгээд утгаар зэрэг бид нар бол нэг юмыг одоо сайн гэхээр байнга одоо энэ бол мундаг гэд байдаг. Нөгөө юмыг сайн гэхээр зэрэг энэ мундаг гэх биш те. Авах гээх ухаанаар хандах хэрэгтэй. Дээрээс нь шинжлэх ухаанд цувралсан, мэдлэг цувралсан энэ хөгжил рүү явах хэрэгтэй. Нөгөө бас нийтийн хэдийдлийн бас нэг хэлбэр байх л да тийм үү. Нэг зүйлийг бас хитрхи нэг талыг барихлаараа нөгөө талыг нь орхичдаг тийм талтай. Тэгэхээр зэрэг та зүгээр ер нь бол нэгэн биений нөгөө тал гэдэг шиг л энэ одоо сэргээгдэх эрчим хүч одоо энэ нүүрсэн эрчим хүч энэ одоо цөмийн эрчим хүч чинь бол ерөөсөө л нэг юм. Ерөөсөө нэг юм. Харин зүгээр аль нь илүү их тэг хэрэгтэй. Зүгээр хөгжилтэй орнууд бол яадаг вэхээр зэрэг зөвхөн нүүрсээс тий зөвхөн одоо эрчим сэргээгдэх эрчим зөвхөн цөмийн технологиос ихгүй юм л одоо тодорхой баланстай эндээс нь төдийн тэндээс нь төдийн тэндээс нь төдийн гэж ингээд баланстай гаргаж иж тэр үн цайлгүй байдалд нь нөлөөл. Дээрээс нь зүгээр энэ бид нар дэлхийн эрчим хүчний хомсдолд орж байна жил болгоно. Тэ? Энэ тохиолдолд бид нар энэ эрчим хүчний энэ шар нутгийг гаргаад энэ экспортлж чаддаг байна гэдэг бол дэлхийн бодлогод бид оролцож чаддаг бидний дуу хоолой дэлхий рүү очдог ийм стратегийн юм руу явна. Текст тэгж чадахгүй бид одоо хэрэн тэгээд буруу хөгжилтэй орон хэвээрээ бай гэвэл зөвхөн ганц нүүрсээрээ тий цахилгаанаа гаргаад яваад ах л ёстой л доо энэ хөгжил
хөгжлийн хамгийн тулгуур болсон advanced шинэ технологи, дэвшилтийн технологи болох нь цөмийн технологитой холбогдож байна. Зэс, алт, нүүрс гээл дэлхийн хаас агуул хязгааргүй байна. Тэр ханаас авчиж болно. Гэтэл энэ уран бол энэ нөөц бол одоо орон манайх шиг одоо баялагын нөөц дор хогор шүү дээ. Америкийн нэгдсэн улсын дунд зэргийн компаниуд богино хугацааны дотор хөрвжин тэлдэг. Олон тэрбум доллараар тоологдох хөрөнгөтэй болдог. Тэгвэл тэдний нууц юу вэ? Амжилтын талаар захирлууд асан сонсороо. Bloomberg Enterprise буюу өсөлтийн замд зурлал. Суур нэвтрүүлгийг танд Bank of America Merrill Lynch хүргэж байна. Дэлхийн эдийн засгт хүчтэй нөлөөлж чадах эрх мөд гэж чухал юм бэ. Тэгвэл тэдний оргилд хүрэхийн тулд ямар замыг туулж ирсэн тухай Bloomberg-ийн хүчтэй тоглогчид нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Мягмар пүрэв гарагт зөвхөн Bloomberg телевизээр. Дэлхийн санхүүгийн зах зээлээс төрүүлж алхахын тулд мэргэжлийн хөрөнгө оруулагчид Bloomberg-ээс мэдээлэл авдаг. Харин одоо бид зах зээлийн шинэ нэрэнд шилжиж байна. Next News бол мэдээллийн цогц хүчирхэг шинэ арга хэрэгсэл юм. Зах зээлийг хөдөлгөөнд оруулж байгаа мэдээллийг багтааж, тэдгээрийг олон төрлөөр харьцуулан харуулах график хүснэгтийн баялаг сантай. Энэ нь дэлхийд дээр хамгийн ухаалаг хайлтын систем гэсэн. Та хэмжээчгүй баялагыг сурвалжаас хүссэн хариулт сэдвээ олж болно. Дэлхийн томоохон бодлого тодорхойлогчид Bloomberg-ийн мэргэжлийн төвшөнд бэлтгэсэн мэдээллийн үйлчлэгээр ашиглах болсон. Харин бид бүтээгдэхүүнээ улам хүчтэй болгосоор байна. Зах зээлийг хөдөлгөөнд оруулж буй үйл явдлын мэдээллийг дэлхийн эргэн тойронд байрлах зогсолтгүй ажиллах 2000 гаруй сэтгүүлч болон 3 дахь их сурвалжийн бэлтгэснээр цаг алдалгүй хүргэдэг. Бусдаас хол давуу эдгээр бүх мэдээллийг нэг хуудсанд байршуулсан. Мөн ойлгомжтой цэснээс хүссэн сэдвээ сонгож болно. Өөрийн сонирхсон мэдээ нийтлэлээ тусгайлан давлах шинэ мэдээний хуудас ч нээсэн болно. Таны сонгосон компани, салбар, хөрөнгийн бирж, эсвэл бүс нутгийн талаарх шуурхай мэдээ ирэхэд маш тодорхой сануулга, анхааруулга танд очих болно. Бид зах зээлд тэргүүлэгч шинжээчтэй шууд хамтран ажилладаг учраас мэдээлүүд маань үнэн бодиттой. Зах зээлийн мэдээллийн учрыг ойлгож, зөв шийдвэрийг хурдан гаргахад Bloomberg Next танд туслана. Хүссэн мэдээлэлээр хангаж, ирээдүйн өөрчлөлтөд бэлэн байх болно. Тэгэхээр цөмийн технологи гэхээр заавал нэг юу гэдэг одоо болохгүй гэж болох биш. Чиний тухай хэн нэгэн хүн зүгээр өөрөө мэдхгүй хэрнээ те энэ их мөн хүн шүгээ тавил хүн бодож надад бас сайн чанар байна гэдэг тийм ээ. Тэр юмыг бол авах гэх ухаанаар энэ бол яг шинжлэх ухаанд суурилсан мэдлэгэд тулгуурласан хөгжлийн төлөө л бид явж ич Монгол хөгжинэ. Түүнээс ч одоо ингээд нэг юу гэдэг 21-нд Монгол энэ дэлхийн сониноо гэхээр зэрэг гэрээ байрааг өгөөдөж болохгүй. Тэгэхээр бид бол яг ялангуяа физикч хүмүүс бол энэ яг ингээд мэдлэг зурлсан баримтыг л тулгуурж барьдаг учраас би өнөөдөр зөрөөд ингээд ийм олон цаас авчирж шít. Яг энэ цаг хугацаанд хязгаартай юм тэр бүх тоонд хилээд авах боломжгүй юм те. Жишээлбэл одоо энэ дээр яг дөнгөж сая хэлсэн минийх энд байж шít. Нүүрсээс бол 41%-ийг цахилгааны гаргаж байна. Байгалийн хинс 21% гаргаж байна. Усан цахилгаанаас 15, цөмийн эрчим хүч 14. Одоо 2%-ийг нь дэлхийн нийт эрчим хүчний 2%-ийг нь сэргээгт эрчимээс гаргаж авч байгаа. Энэ бол хөгжлийнхаа түвшний хаанч очиогүй байна л гэдгийг л энэ үзүүлэлт нотолж байгаа. Яг хөө мэдээж илүү сайжрах үз, илүү сайн болох үз. Тэгэхээр эрчим хүчний энэ 2%-ийг л сэргээгт эрчимээс гаргаж авч байгаа учраас сэргээгт эрчим хүчээ бүгдийг шийдэж дэлхийн бүх батарейг нийлүүлээд ингээд нар салхинаас гаргасан эрчим хүчийг хадгалах юм бол бүх батарей нийлээд зөвхөн 10 минут л дэлхийн хэрэгцээг хангана гэж байгаа байхгүй. Энд чинь юу хэлж байгаа гэхээр зэрэг энэ технологи сайн хөгжөөгөө л хэлж байгаа. Одоо хадгалах тий одоо эрчим хүчийг хадгална гэдэг бол ерөөсөө дэлхийн шийдэгтэйг үйл технологи байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэргээгт эрчим дээрэс нь энэ сэргээгт эрчим хүчийг гаргахаар би сэргээгт эрчим муу гэж хэлж байгаа юм шиг сайн. Энэ бол цөмийн эрчим хүч эн чинь нэг мөнгө хоёр тал юм аа. Тэгэхээр энийг одоо цөмийн технологитой адилхан өндөр түвшинд хөгжүүлэх ёстой маа гэдгийг хэлээд байгаа юм л да. Тэгээд одоо чинь
доктортой одоо чи юу гэдэг 100 мегаваттын цахилгааныг одоо нар цалинаас гаргалаа гэх тэр чинь доктортой байх нь бол одоо бараг 50 мегаваттын доктортой болж ирнэ те. Гэтэл энэ эрчим хүчнийг доктортой байлгана гэдэг бол маш чухал. Одоо жишээл ураанаас гаргасан энэ цөмийн эрчим хүч, нүүрсэн эрчим хүч одоо ингээд доктортой эрчим хүчээр хангах одоо энэ их усүр болж штт. Тэгээ дээрэс нь дэлхийн бүх газар бид бол үүндээ алтыг гаргаад авч болно. Одоо ер нь ураанаас босоод бүх зүйлүүд дэлхийн хаасайг бол байна шүү дээ. Жишээлбэл тий зэс, алт, нүүрс гээл дэлхийн хаасайг бол байна. Хязгааргүй байна энд. Тэр ханаас авчиж болно. Гэтэл энэ уран бол энэ нөөц бол одоо орон манайх шиг одоо баялагын нөөц доор ховор шүү дээ. Тэгэхээр бид энэ урааныхны нөөцөө гаргана дэлхийн эрчим хүчний дэлхийн бүх зүйлдээ хүний амьдрал эрчим хүчээс хараад байхад дэлхийн эрчим одоо юу гэдэг бүх хүний амьдралын одоо 14% нь одоо цөмийн эрчим хүчээс хамааралтай бол одоо ойрын жилүүдэд бол энэ бол дахиад 28 хүртэл хувьсна гэж 30 хүртэл тий. Энэ тохиолдол бол дэлхийн хувь заяаны 30%-ийг шийддэг гарын тийм үү юу гэдэг 20 30 одоо 20 хүрэхгүй орны нэг нь Монгол улс болно гэж бид харж энэ салбар хөгжүүлж байгаа. Тэ? Дэлхийн одоо G20 гэж байж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл нийт эрчим хүчний эрчим хамааралтай байна шүү дээ. Энүүгний нэг хэсэг нь бид болох шүү дээ. Тэрний төлөөлөл явууч. Инхийн зөрүүлэлтөөр энэ хэрэглэх ёстой, ашиглах ёстой. Энэ өргөнж бидэрт байна шүү дээ. За үнэхээр баярлалаа. Тэгээд маш их сонирхолтой сэдвэр бас хүн болгоны мэдэхгүй сэдвэр бидэнд хамт ярилцсан танд их баярлалаа. За баярлалаа.